хөл хөтөн том мис заслын дараа гарч ирж хахад манай их чи асууж байгаа асуултыг сонстоо. Байггүй юу? Эсвэл гэхгүй. Би хаалгандаа ороод гарч ирээд одоо 2-3 цаг болж байна. Тэгээд одоогоор энтлийнхаа гарыг болохоор ер нь жоохон хөдөлгөж чадахгүй, угаасаа хөдөлгөж чадахгүй. Энд нэг юм амар юм чанга юм дараад байгаа юм шиг юм хатуу мэдрэмжтэй байхгүй. Тийм болохоор хөдөлгөж чадахгүй. Энэ гартаа болохоор шингэн залгуулсан байна. Тэгээ би бүр ингээд яг наркозноос ирээд ингээд амар өлсөөд тэгээд бүр шууд би ингээд цаг гэдолж ийн гэд тэгээ асуугаад тэгэл тэрний араас шууд гиз хонхолцоол эхлэв. Тэгээд өлсөөд ийн гэсэн болохоор орой 5-аас хоолтой байхгүй юу. Тэгээд тэрнээс өмнө амар өлсөөдсөн болохоор үлзийг бантигээд аваад иргээд тэгээд бантан маань ирсэн байна. Nice. Гоё юмтай байна. Энэр амсны гоё юмтай нэ луунтай хөрхөн бантан байна. Өчтөр 12-оос хойш гэдэг чинь би нийт 13 цаг ерөөсөө ус уугаагүй. Тэгээд тэгсэн чинь надад энэ шингэн залгасан нь болохоор ус уухгүй байгаа болохоор юм юу залгаж өгч байгаа юм л та. Миний бие чиг шүтлэх гэдэг. Стой байна. Нэнзэн байна. Уг нь бол цутан идэр гэсэн хгүй. Тэгээд тэгэхээр нь би ингээд ийм Монгол ийм хоол идэж болох уу гэдгсэн чи болно гэх. 맛있게 드세요. 감사합니다. 요 ямар хоол загс үү тэр баг. Загс баха. Загсан тий. Энэ муу төпөн жоохон мах шүү. Мах юм уу? Аа өчтөр шүү л байна. Энэ брокколи шин тий. Опшн за. Тагийн чирэн жоохон хэцүү хоол байна да. Нэг сэндвич авах тэрхүү. За ёстой амтгүй яг бодон дээр усыгээ тайцсан нэг юм байна. За энэ шүлэл тажгүй. Энэ болохоор дахианы мах юм шиг байна. Дахианы мах. Тэгээ энэ бол бас жоохон давсгүй шал давсгүй юм байна. 검사가 오래 걸려서 지금부터 와서 줄 서갖고 준비해야 돼. Миний гар ингээм амар хатцсан. Тэгээд энтлийн гаранд ятчгүй хаалгаа хийсэн болохоор ингээ хавддаг гинэ. Тэгээ намайг сайн ингээд ийм дасгал хийх юм бол гайгүй болно гэсэн. Гэтэ ингэхээр ингээд миний энэ хавар ингээ жоохон таталтаж дотор нь таталтаад байгаа байхгүй нэг юу ч юм нэг судс ч юм уу юу ч юм таталтаад байгаа. Энэ хавдаад нэг юм бомбоцсон байгаа. Гэтэ та нарт харуул туранхаал харагдах л та. Түрүү нэгч маань тэгээд надад бол нэг юм бондгорлол харагдаад байна. Миний гар. Хуруунууд нээр бондоцсон байхгүй. Миний энэ малхай маань нэг л томол агаад байгаа юм да. Нэг 70 бас. Артлаас нь ингээд гоё. жоохон Ой. тэгхтэй гэсэн. Ирсэн юм болов. За өнөөдөр 2 дахь хаалганы маргааш өдөр дараагийн өдөр байна. Тэгээд миний бие амар дажгүй болсон. Ер нь бол энтлийн гар маань л жоохон ингээд дээшлэх байгаа болохоос шир нь бол амар дажгүй байгаа. Тэгээд одоо нөгөө зүгээр болчингууд дэлжгнээ кофе өмөр санагдаад. Гэтэ кофе ууж болно гэсэн л дээ намайг. Тэгээд доошоо бууж кофе унгаа хальт гарч агаар амсгалах гээд. Яагаад гэхээр гадаа амар гоё яагаад байна.
Уг нь бол хүмүүс эмнэлэг дотор амар гоё даваа маа хөрхөн мал өмсөн би бүр зүгээр ногооч юм ааш. Чим даваа махад хүмүүс зөхгүй ч гэсэн өмсөд юм. Энэ хайх хараач. Би та нарт энэ газрын идэх юмнуудыг харуулах. Энэ бүр гоё миний юу? Юу миний weekend хаун гэнэ. Тэгээ бахан кукинууд байна. Юмнууд байна. Нэгэн бангууд байна. Бэм юм даа мархдаг шүү. Я би хүнтэй мөрөглөхөөс бүр амар айж байна. Шууд миний баруун мөрлөө ингээл мөрлчих юм бол би тэгэл бүр орилол гівчих штэ одоо. Тэгээд нэг амар гоё юмтай болчих юм бэлээ. Энийг аваад гадаа гараад нэг юм дээр сууч. Гоё батар. Гарчаад ороод ирсэн чинь манай хоол ирсэн байна. Тэгээд ингээд энэ хороо юу вэ? Машинд цэм ах юм шиг байна. Стейк. Тэгээд энэ болохоор гоё керан мари байна. Энэ төмстэй шүл байна. Тэгээ будаа. Ашгүй будаагаар ирсэн мэн тэ өнөөдөр. Кимчи байна. Би энийг бол идчихэд түмөө. За өнөөдөр ингээд би хаалгаанд ороод нэг конжин. Би маргааш имлгээсээ гарна. Тэгээд өнөөдөр хаалгааны дараа өвчтөн ер нь юунд анхаарах вэ? Цаашдаа өдөр тутмын амьдралдаа юуг анхаарах вэ? Юу хийх вэ гэдэг талаар өнөөдөр сургалт орсон. За эхнийх нь болохоор ингээ хаалгааны дараах хөхний өвдөлтийн талаар. За миний хувьд болохоор би хөхөө бүтэн ахуулаагүй. Яг ингээд энэ дэр гарсан жижиг хэсгээл ахуулсан байгаа. Хавдар гарсан хэсгээл ахуулсан гэсэн үг. Тэгээд дээрэс нь сугны булчирхайг суганд бас ингээд хаглаад сугны булчирхаанаас хоёрыг нь гаргаж аваад шинжилсэн. Тэгээд сугны булчирхайд бол ямар ч хавдар тархаагүй гэсэн. Тэгээд тийм болохоор ингээд хоёр газар хагалцсан байгаа. Ер нь бол нэг харахад 3 см-ийн ийм жижиг шарах байсан гэх юм уу. Тэгээ одоогоор бол өчигдөр нэлээ өвчтөй байсан. Тэгээ өнөөдөр бол бас жоохон өвчтөй байна. Тэгээд ингээ барьж үзэхэд жоохон хавдартай байгаа. Өнөөдөр болохоор нэг уудаг өвчин намдагч авсан. Тэрнээс ш судцаараа туслаар бол ерөөсөө юу өвчин намдагч хийлгээг байгаа. Ягаад гэхээр тэр хэмжээнд амар өвдөөгүй гэсэн үг. Ер нь бол төвчгээр өвдөлтүүд байгаад байсан. Хаалганы дараа ерөнхийдөө бол 1 сарын турш ингээд үргэлжилдэг гинэ энэ өвдөлт нь. Тэгээ 1 сарын турш ерөнхийдөө нэг юм бацлсан. Тэгээд нэг юм час гэж хатгсан тиймэрхүү өвдөлтүүд мэдрэгдэн. Одоо энтлийн гар маань бол ер нь тэр чигтээ ингээд жоохон хөндүртэй байгаа. Энэ хөндүрч гэсэндээ ер нь 1 сарын турш ер нь жоохон үргэлжилнэ гэтээ хүн хүнээсээ өөр өвдөхгүй ч яж болно гэж хэлсэн. Тэгээ минийх болохоор одоо өчигдөр шөнө ингээд амар нилээ ингэж бадарж өвдөөд би нэг сайн олигтой унтж чадаагүй. Тэгээд өглөө босоод ихчээрээ ингээ массаж хийлгээд тэгээд тэгсэн чинь арай гайг болсон. Усанд орохын үед болохоор надад ямар ч гуурс энэ төр тавиагүй. Хэрэг гуурс тавьсан байх юм бол гуурс ахуулсны дараагаас эхэлж усанд ороорой гэсэн. Миний хувьд болохоор гуурсгүй болохоор шууд гараад би маргаашнаас усанд орсон ч болно. Өнөөдөр усанд орсон ч болно. Ямар үед ер нь бол эмнэлэг рүү хандах хэрэгтэй вэ гэдгсэн чинь энтлийн хөх нилээн томорч хатуурах, улайх, тэгээд маш хөвдөх, тэгээд нэлээд халууд өгөх энэ мэдрэмжүүд ирэх юм бол шууд эмнэлэгт хандах хэрэгтэй. Яг манай эмнэлгээс ингээд гаргасан бичлэг байлээ. Яг ийм өхний хор тавдрын хагалгаанд орсон хүнд зориулсан дасгалын бичлэг нэг 25 минутын сунгалтын дасгалын бичлэг байсан. Маргаашнаас эхлээд дасгалаа хийгээрэй гэж хэлж илээ. 1-3 сарын хугацаанд бол ерөөсөө хитэрсэн дасгал ч юм уу, хитрхи хүнд ажил ч юм уу ерөөсөө хийж болохгүй. Аль болох зөөлхөн юм хийхтэй. Одоо дасгал хийлээ гэж бодоод алхалтаасаа эхлэх хэрэгтэй, өдөрт 1 цаг алхах ч юм уу маш хөнгөнөөс эхлэх хэрэгтэй. Өөртөө ерөөсөө ядаргаа олж болохгүй гэж байгаа. Хүмүүс ерөнхийдөө нэмэлт витамин юу ууж болох вэ гэж айгүйх асуудаг. Тэгэнгүүт химийн эмчилгээнийхаа дараанаас эхлээд кальц, витамин D2-ыг ер нь уух хэрэгтэй гэж хэлсэн. Тэр хоёр аймгийн их дутагддаг болохоор кальц авах хэрэгтэй, витамин D авах хэрэгтэй. Хоол хүнс бол одоо хориглохгүй ерөөсөө
За тэгээ хоол идэхтэй болохоор айгүй олон төрлийн хоол хэрэглэх хэрэгтэй. Нэг удаадаа одоо ногоо, удаа юм уу, гуйрал, жимс. Тэгээд хамгийн чухал бас заавал байх ёстой зүйл гэвэл сүүс бүтээгдэхүүнийг өдөр заавал хэрэглэх ёстой. Сүү, айл эсвэл йогурт. Тэгээд химийн хэмжилгээ дуусаад 3-7 хонсон болохоор миний цусны цахаа эсвэл буцаад ингээс сэргээд хэвэн байдалд орсон. Тийм болохоор шүдний эмчилгээ ч юм уу эсвэл янз бүрийн эмчилгээ арьс марсандаа одоо ингээд арьсны эмнэлэг ороод ингээд янз бүрийн гоё үйлчлэгээ авч мавж ерөөд нь болно. Бүх юм бол асуудалгүй. Одоо ер нь бол зүгээрээ гэж хэлсэн. За тэгээд өнөөдрийн сургалтаар ерөнхийдөө бол энэ хүртэл иймэрхүү юмнуудыг ярьсан байгаа. Та нарт ч гэсэндээ бүгдэнд хэрэг болно гэж найдаж байна. Энэ гоё харагдахгүй нөө. Би өглөө та нарт хараалаа тэгвэл. Энэ нэг амар гоё харагдчихсахгүй өглөө энэ талд ингээ хангаан хамуур харагдаад тэгээд тэр гүүр харагдаад янзын харагдчихсэн. Энэ имлэг дотор өстэй гоё малгаагүй яваад өстэй өнөн жаргаж байна. Хүмүүс угаасаа нэг харж марахгүй. Тэр нь бол хүмүүс малгайтай л явд юм байна л да. Би малгайтай юмаргүй нөө. Энэ хэсэг нь болохоор ингээд нэг хүний өрөөнүүд юм байна. Энд гэхдээ одоохондоо хүн байхгүй байгаа гинэ. Тэгээд ингээд жоохон VIP гэх юм уу? Тийм байна. Би тэгээ өгөн тэр цонхон дээр очиж гоё юм харуулъя гэж бодсохгүй. Одоогоор миний гар энэ хүртэл дэшилж байна. Энээс цаашаа дэшээ гарахгүй. За яг нэг энэ дэшж штэ. Дэшлүүлээ дэшлэх юм. Тэгээ энийг харуул зүгээр хөдөлж байгаа. Танарт имлэгээ харуулъя заа. Тэгээд энээс иш гараад ийшээ ерөөсөө ингээл хоёр тишээ бөө өрөөнүүд байгаа заяа. За ийшээ болохоор 121 дугаар хэсэг. Ийшээ 122 дугаар хэсэг. Энэ талдаа бол дандаа 2 хүнтэй өрөөнүүд байгаа. А нөгөө талдаа болохоор 5 хүнтэй өрөөнүүд байгаа. Би энэ талд нэвтэж байгаа. Тэгээд энэс болохоор орж гардаг хэсэг. Энэний цаанд лифт байгаа. Тэгээд энэ гарахтаа бол яг энийг ингээд дараг гарч ялж байна. Орохтаа болохоор заавал QR код оншуулж орно. Баркод оншуулж орно. Тэр нь болохоор ингээд өвчтнийх нь бугуйчинд байгаа. Бас нэг асраа малгчийн бугуйчинд бас ингээд биш бугуунд ингээд байгаа. Тэгээ энэ болохоор ус гардаг өрөө байна. Аяг тавгаа авгадаг өрөө байна. Пэчнүүд байна. Тэгээд одоо нөгөө өглөө өдөр оройнхоо хоолыг эзний дараа асраа хамгаалагч нь одоо нөгөө хоолыг тавцантай нам тавчраад ийшээ ингээ хийдэг байхгүй юу? А эмхтэй усан дордог өрөө байна. А өрөө хоолгон дотор ингээ 0 таахгүй юу? Тэр 0-ыг гэдэг зөвхөн өвчтөн л ашиглана. Энд болохоор асраа хамгаалагч нэрхэн 0 ингээд байж байгаа. Тэр өрөөнд доторх 0-ыг бол асраа хамгаалагч нь ашиглаж болохгүй. Тэр нэг иймэрхүү энэ даа. Дотроо ингээд 5 ортой ор холгоныгоо зүгээр ингээд хөшгөөр тус харилцсан байдаг. Тэнгүүт ингээд өчтөр шин амар эмэттэй ингээд бүр амар хүмүүсийн хорхиралтанд би ерөөс ундаж чадахгүй шүн ингээд байж сахгүй тэгсэн чинь сувилагч орж ирж шалгангуудаа яасан ингээд амар чимээтэй нөө би ингээд чихний бөглөө хөө гэхээр нь тгийгээд тэгээ надад ингээд чихний бөглөөс өгөөд би тэрийг бөглөөд унтсан шүү дээ. Ядарч мадарсан хүмүүс байгаа ш дэмжлэгээ хэлгээд тэнгүүт тэд амар хорхирдаг. За өнөөдөр 4 сарын 5 билүү? 4 сарын 5-ны өдөр тэгээд эмнэлгээсээ гарах чи. Гата өнөөдөр бас жоохон бүрхэгдөө. Гэтэ айгуу гой дулаахан байгаа. Үлзий гадаа ирсэн намайг хүлээж байгаа. Сая би төлбөрөө төлчөөд ирсэн. Одоо надад нөгөө нэг гэрээр явах эмийг маань бэлтэж байгаа гэсэн. Тэгээ хэрвээ эм маань гараад ирэх юм бол шууд гарч болно. Би одоо хувцас солиод юмнуудаа бэлдээд ингээд хүлээгээ сууж. Гайна гадаа гараад илүү харна гэж бодохоор.
Хотын зогсоо. Дараа нь дуудахгүй 7 өдрийн дараа шүү дээ. Сууя Самбянгон баяртай.